Сайн байцгаана уу, подкастын шинэ дугаар эхэлж байна. За өнөөдрийн зочин бол сэтгэл засалч эмч Донтох эмгэг судлаач Гант Тулга маань хүрэлцэн ирсэн байгаа. Эмчтэй энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Танд ч гэсэн өдрийн мэндийг хүргэе. За тэгэд сүүлийн үед бас нэлээд асуудал дэгдээд байгаа донтолтын талаар. За тэр тусмаа цахим моритой тоглоомын талаар одоо өнөөдөр хоёулаа ярилцъя. Яг энэ цахим моритой тоглоом Донтох эмгэг гэж одоо сүүлийн үед нэлээд бас юм түгээмэл сонсогдоод байдаг тийм эмгэгтэй одоо нэлээд нүүр тулаад ажиллаж байгаа хүний хувьд яг энэ Донтох эмгэг маань ямар эмгэг вэ? Юугаараа онцлогтой вэ ч гэдэг юм уу те? Нэгдүгээр онцлог бол ер нь моритой тоглоом бол үеийн үед бол байсаар л ирсэн хүмүүсийн одоо амьдралын нэг хэсэг болоод явж ирсэн. Намайг бага багт ч гэсэн хөдөө орон нутагт те одоо юу гэдэг нэг төлөг мөлгөө тавиад ч юм уу те. За нэг шүтлээ үхрээ тавиад ч юм уу ингээд тоглоод явж байдаг тохиолдлууд бол мэрсэр бол байсан. Гэхдээ тухайн үед бол маш хязгаардагдмал тэнд байгаа хүмүүсийн магадгүй 100-ны одоо 1% ч юм уу 2% ч юм магадгүй нэг 5%-аас итэхгүй байдаг байсан бол цахим моритой тоглоомын асуудал бол маш их одоо олон хүнийг хамраад тийм зүйл ажиглагдж байгаа нэлээ одоо сэтгэл санаа зовоос асуудал болж байгаа л та. Гэхдээ яг хуу тоглож байгаа хүн болгон л тийшээ яваад орчдөг гэсэн үг биш. Гэхдээ магадлалынхаа онолоор тэр олон хүн тэрлүү орооцолт нь тэр хэмжээгээрээ л асуудалтай хүний тоо нэмэгдэж ингээд гарч ирдэг тийм үү. 100 хүн тоглох 1000 хүн тоглох хоёрын оронд чинь бол массын хувьд бол ялгаатай гараад ирж байгаа юм тийм. Ер нь насны хувьд ямар хөө байгаа вэ? Одоо сүүлийн үед яг энэ цахим моритой тоглоомын донтолтын талаар судалгаа хийгдсэн үү? Яг одоо бол тэдэн хувь гэдээ гаргаж ирэх тайм судалгаанууд бол хийгдэг байгаа. Яагаад тэгэхээр манай одоо сэтгцэн эрүүл мэндийн төвийн тоо мэдээг харахад бол 20 онд 3 хүн иржсэн байгаа байхгүй юу? 23 онд 106 болоод нэмэгдсэн байгаа юм. Хоёрдугаар гэх юм бол моритой тоглоомын асуудал бол нуугдмал байж байгаа дийл гарч ирдэг. Ариг дарс уусан тохиолдлыг бол хүн ер нь бол яг бас мэдэх боломжтой шүү дээ тийм. Гэтэл нэг гэрт амьдарч байгаа хэрнээ тэрийг нэг сайн мэдэхгүйгээр одоо жил өнгөрөх 2 жил тохиолдох мэдчихэд ер нь бол нэг ачаалгдлахгүй явж итэл тэгэл нөгөө эмгэг болоод цаашаа үргэлжлэх юм бол асуудал цаашаагаа бол явах тусам бол нуухын аргагүй бол гарч ирж байгаа юм л да. За тэгэхээр эмгэгийн талаар ярьж байгаа. За эмгэг болоход ямар шинж тэмдгүүд илэрх вэ? За эмгэгийн ямар шат нь одоо тэр чинь мэдээж шатлал байгаа шүү дээ. Ямар шат нь илүү одоо тэгээ ямар шатнаас ахуулаад одоо хүнд хэлбэртэй болж аюултай хэмжээнд одоо хүрэх вэ гэдэг. Тэгэхээр яг хобби Донтох эмгэг хоёрын ялгааг бас хэлж өгмөр байна л да. Тэгэхээр хобби төвшөнд тэр хүн тоглож байгаа тохиолдолд бол тэр хүн хідэн төгрөг тавиад хизээ тоглохоо, хизээ өөрийгөө татаж авахаа яг зайлшгүй шаардлага гарах үед бол тоглоом бишээ би одоо ар гэрийн ажилтай эсвэл маргааш яах нь гадагшаа дотгошоо явна өнөөдөр ажиллаа одоо тэгж тоглож явах зав алгаа гэд. Тэр хүн бол өөрийнхөө тоглоомыг хянаж чадж байна. Шийдвэрээ гаргаж чадж байна. Бодсон төлөвснийхаа дагуу үйлдэлүүдээ хийж чадж байна. За Донтох эмгэг болоод ирэхийн алдад эхлээд тэр чадвар суларч эхэлдэг. Заримдаа үгүй гэж хэлж чадна, заримдаа үгүй гэж хэлж чадахгүй. Эндээс эхлээл эмгэгийн асуудал яригдж байгаа. За тэгээд нэг хахтар олон үе шатанд бол яг одоо яг тэр нарийн хуваагаад байгаа юм бол бас байхгүй л байна л да. Тэгэхээр тодорхой тооны 9 шалгуур үзүүлэлтийг гаргаад тэрний 5-аас дээшгүй нь сүүлийн 12 сарын хугацаанд илэрч байгаа бол энийг компьютер тоглоом Донтох эмгэг гэж үзнэ гэсэн тодорхойлтол байгаа. Хамгийн гол нь бас нэлээд залуучууд байгаа. 3-4 жилийн өмнө би сэтгэл зүйн сургалтандаа бас ийм дадлаг хичээл гэдэг те явж исэн. За тэрэн дээр бол тийм кейс үйсэн л да. Яг энэ цахим моритой тоглоом тоглолдог эмгэгтэй тийм донтогч залуу эхнэрийнхээ амь насыг хөнөөсөн ийм кейс байсан. Тэгэхэд тухайн үед би бол за энэ бол эргээгээд маш олон гэмт хэргийн ерөөсөө энэ те уурхай байдгийн байна. За жишээлбэл хамгийн наад зах нь хулгай заллан хийх те. Яг бол тэр хүн мөнгө хэрэгтэй. Энэс цаашаа гэр бүлийн асуудал үүснэ. За гэр бүл мэдээж эрг хоорондоо маргаантайч байдаг юм уу те. За ингээд үүсэж явсараа сүулдэ яаж юм гэхээр баг биенийхээ амьд хүрсэн ийм асуудал. За хамгийн наад зах нь амиа хүртэл ийм асуудлууд нэлээх гарч ирээд байгаа. Тэгэхээр энэ маань өөрөө маш их аюултай зүйлээ гэдэг зүйлийг одоо бас эцэг эхчүүд ойлгосоо. Хүүхдүүд ч гэсэн багаасаа энийг ойлгож бас одоо магадгүй ингээд тоглож эхэлж байгаа бол бас аюултай юм байна, болох хэрэгтэй юм байна гэдэг тийм анхааруулга өгөх гол зорилготой байгаад байгаа юм.
Ер нь бол би энэ ажиллаад байхад Морита тоглоом гэдэг маань бол дэлгэцийн хамаарлын хувирж байгаа хэлбэрийн мэйл гэж харж байгаа юм. Орчин үеийн амьдрал гэдэг маань бол маш олон донтолтуудын одоо юм цуглуулга болсон зүйл рүү бид нар яваад байна л та тийм үү. Өмнө нь бол яг архины асуудал, тамхины асуудал гэж ярьдаг байсан бол тэгэхээр би хүн болго өөрөөсөө би яаж энэ амьдралдаа асуудал үүсэхгүйгээр энэ донтол гэдэг юмнаас холхон амьдрах вэ гэдэг асуултыг тавиад хүн явхад бол тэрнээс өрчин сэргийлэх боломж бол хангалттай байгаа. 4-5 жилийн өмнө бол арай өөр ойлголттой байсан тий. За жишээлбэл хүмүүс чинь бас яг энэ цахим одоо донтолт гэдгийг бас сайн тэр болго мэддэггүй, эмгэг гэж одоо хүлээж авдаггүй байсан бол одоо бол хүмүүсийн бас ойлголт нь өөр болоод байгаа ах гэж харж байна л да. Яг тэгэхээр бас яг энэс үүсэх хор уршиг маш их байгаад байна. Өрөнд орж ийн. За магадгүй зарим хүмүүс бол энэ гутарлаас болоод амиа урлж ийн ч гэдэг юм иймэрхүү асуудлууд зөндөх гарч ирээд байгаа. За түрүүний эмч нөгөө хэлжсэн арх удаг хүн гэхэд айл болгонд л байдаг байсан гэл тий. За сүлжээч айл болгонд л байдаг байсан. Гэтэл одоо баг айл болгонд л нэг юм цахим асуудал яригадаад л байдаг болчихсон байгаа даа тий. Тэгэхээр энэ нэг тренд одоо хаашаа явах вэ гэдэг бол бас тодорхойгүй л байгаа даа л да. Мэдээллийн 900 амьдарч байгаагийн давуу тал юу гэхээр яг энэ нэг эргэл биш болоо явчихад энэ Морита тоглоомч юу юм бэ гэдгийг ороод утсаараа компьютероор хайл гараад ирэнгүүт мэрэгжлийн хүмүүсийн ярилцлага мэдээлэл юмыг олоод харангуудаа за энэ нөхөр чинь ер нь нэг мэрэгжлийн хүнд хандах хэрэгтэй мэн гэдгийг илүү хурдан ойлгож байна. Тэрийг яг сайн ойлгоогүй байгаа үедээ яаж яах гэхээр за нэг чимээгүй явж байгаад нэг 5-10 сая төгрөгийн асуудал гараад ирэх үед манлаа те яасан бэ гэж тоглосон гэнэ. Өөх яаж тоглоод ингэсэн үү? Тэгэд яагаад тоглосон юм ингээл харин нөгөө нэг авцсан байсан мөнгөө дарах гал юм болчлоо. Өстой маш их харамсаж байна, ойлгож байна те. Би өстой гүн ухаарлаа авлаа дахиж эзэн шинийг тоглохгүй гингүүд гэр бүлийнх нь энэ тэндээс 5-10 төгрөгөө нийлүүлж жагаад өрийн дараад өгчөж байгаа. Тэгэнгүүт тухайн уу яаж ийн? За би одоо яасан одоо нэг хэсэг болт чинь болохгүй гэдгийг ойлгочихж штэ тийм үү. За нэг гэрийнхэндээ өгсөн амлалт байгаа, өр ширээ даруулсан, өрний данамт байсан гэл. Тэгэл амьдрал цаашаа үргэлжлээ явж итэл би их тун туршлагагүй тоглосон. Тийм ээ. Одоо ерөөсөө гиндэж яваад ийшээ орсон тийм үү. Ёстой. Энд чинь бас эвтээсээ эхнээсээ эвтэйхэн явуучвал эн чинь бас хянаад авах боломжтой. Одоо ч бас нэлээд санаа суусан шүү. Энтэй ч н одоо яах нь арай өөрөөр үзнэ. Би одоо их мөнгө тавихгүй энэ төр гэл боддсон юм шиг байгаа юм. Тэгэл явж идэл чинь нөгөө нэг юу чинь ингээл угаас өр мөр байхгүй дарамт байхгүй болоод ирмч хүн бодож байгаа шүү дээ. За би ч одоо өр мөрөө дараад ингэсэн. Одоо жоо хянамгаа үзнэ гэд ингээл зарим нь бол ингээд тоглож үзэн шээ тэ. Тэгэл ингэж явж байгаа л нөгөө цикл төр ороод ирэхэд 20 сая төгрөгийн ор гарч иж байгаа. Тэгэхээр яаран бол одоо үр ширийн дарна гэдэг ч юм бол үндсэндээ бол тийм зөв сонголт бол биш шүү. Мөнгө төгрөгийн дарахаас өмнө асуудал хаана ураг тархинд байна тийм үү? Ураг тархин тэр тоглох гэдэг тэр дур хүсэл үүсэж байгаа голомт нь бий болцсон бол тэрлүүгээ чиглэсэн юм аяхгүй бол 10 саяг төлөөч нэмэргүй 50 саяг төлөөч нэмэргүй 100 саяг төлөөч нэмэргүй. Тэгэд ямар дүр зураг харагдаж байгаа гэхээр эхлээд 10 саяын төлөө дараа нь өстой ингээд тэгээд байгадгаа шавхаа 50 саянд төлчөөд хизээ нэмжлэгэн дэрж байгаа байхгүй. Тэгж яхаар эртхэн ухаарад тэр байгаа мөнгө төгрөгийн явах нь тийм их хөршөр явуулахгүй тодорхой хэмжээний нэмжлэгэнд нь зарцуулаад менежмент хийх боломж бол бүрдэж байгаа байхгүй юу. Тэгэхээр за би донтцсон байя гэж бодъё. За мэргэжлийн тусламж авснараа ямар үе шаттай эмчилгээнүүд явагдаж байна. За тэгээд тэр маань өөрөө хэр үр дүнтэй байгаа тэр талаар бас сонирх. За асуудал үүсчлээ. Одоо хайчихгүй. За энэ бол донтол судал гэдэг тусдаа шинжилгээ ухаан байгаа шүү дээ тийм үү. Тэр жилээр нэгшээд ажиллаж байгаа хүмүүс рүү ер нь очиж байдал яг ямар байгаа юм бэ гэдгийг тодруулах нэг чухал байгаа юм. Магадгүй түрэн өөрийгөө дондох эмгэгийн хэмжээнд хүрээгүй байхад асуудлыг үүсчлээ гэж бодоод иж магадгүй. Эсвэл аль хэзээний асуудал үүссэн байхад үгүй гайгүй гэд бодоод иж магадгүй тийм үү. За тэгэл ер нь тэгээд зориод ирж байгаа хүн дээр бол эмгэг үндсэндээ бол онцлогддог л доо. Тэр тоглоом мөнгө үр ширний асуудал яригадаад. За энэ дээр бол бид нэр суур эмчилгээ бол яах нь сэтгэл заслын эмчилгээ л өгдөж байгаа. Тайлбарлаж, таниулж, ойлгуулах. За тэгээд дэлхийд дахинд барьдаг одоо ийм шатлсан эмчилгээ гэж яддаг байхгүй. Нийтдээ бол 12 хичээлээс бүрддэг сэтгэл зүйн оюун санааны эмчилгээ. За ийм байдал руу оруулаад хоёр төрлөөр явагдаж болдог. Нэг бол бүлэгээр явж болдог, нэг бол ганцаарчлан явж байгаа. За манай сэтгцийн өрөөний өмсний төв дээр ч гэсэн одоо хэвтээд эмчлүүлж байгаа хүмүүстэй бол манай эмчнэр бол ажиллаад яваад байна. Тэгэхээр энэ эмчилгээг бид нар санал болгож байгаа. Тэргүүл нэг юм уу хоёр удаа уулзаад энийг ойлгуулад хор хөнөөлтөө гэдгийг хэлээд салах бол яг үндсэндээ бол тийм цогц эмчилгээ биш. Тэр миний сэтгэл зүй дотор юу болоод байгаа юм бэ гэдгийг бүрэн ойлгож нэгс нь бол манан дотор өрцөн төөрөө явж байгаа хүний
Аажиндаа манан хөөрөд тэгэхээр өө энэ урд зүг юм байна, энэ баруун зүг юм байна гэдгийг ойлгодог шиг би асуудлынхаа яг хаана байгаа гэдгээ хараад эхлэх нь чухал гоё. Хоёрдугаарт дондох хэмжээ имчилгээ гэдэг нь бол хоёр талын юм хамтын ажиллагаа шаардсан. Одоо тариаг бол ингээд хүн хийлэхгүй гэжсэн ч барьж аваад магадгүй дарж агаад тариаг бол хийчих болох. Нондталтын энэ имчилгээг бол тэгж хийх боломж олцоо бол байхгүй. Тухайн хүн хүсэх ёстой. Би надад асуудал байхгүй гэд би энэ дээр ирмээргүй байна гэж байгаа хүнийг одоо хүчээр чирж авчираад ч юм уу. Имчилгээг хамруулж болно. Гэхдээ үр дүн их багтаа. Ер нь архин дондох эмгэгтэй бас их ойролцоо юм биш. Ерөөсөө л ер нь дондох эмгэгийн цаад мөн чанар нь бол адилхан байхгүй юу? Яг л адилхан. Ялгаа бол байхгүй. Нэг залуу байхгүй юу тэр чинь за нэг 22 3 орчим насны. Тэгээ мэрэгжлийн хүн дээр очихгүй гэж ууралсан байгаа юм. Гэхдээ имчилгээ хийлэхгүй гэсэндээ биш. Яагаад эрхийг дургуцаад ирсэн бэ гэдгийг өөрөө юу гэж тайлбарласан гэхээр дондох эмгийг хор уршигтай гэдгийг ойлгоно. Тоглож болохгүй гэдгийг би мэдж байгаа. Тэгээ болохгүй гэдэг зүйлийг би заавал нэг эмчтэр очиод цаг аваад юм мөнгө төгрөгөө төлөөд хилүүлэх шаардлага байхгүй шүү дээ. Чи би л энэ асуудал шийдэх ёстой шүү дээ. Тийм биз дээ гэдэг бодолтой байсан мөн. Тэгэнгүүт нөгөө нэг шаталсан эмчилгээл рүүгээ ороод эхлэнгүүт тэрэн дотор чи зөвхөн мөрөөдө тоглоом яригдээд ийдэггүй. Ингээл анхны уулзалтаа хийлээ те би яагаад энэ дэр вэ гэдэг уулзалт. Тэгэд ингэ яваад исэн чинь чи бас цаанаа өөр зүгээр л чи болохгүй гэдгийг л надад тайлбарлаад яриад идэг зүйл биш юм байна. Ингээ миний сэтгэл санаараа өнгөд юм байна. Надаас их юм асуудаг юм байна. Харилцан ярилцдаг юм байна. Тэгээд миний нөгөө нэг сайн ойлгохгүй байсан зүйлийг чиглүүлээд өгөхөөр зам их ингээд юу болд юм байна. Миний төсөөлжсэнээс өөр байна гэдэг юм яригдчихэж байгаа байхгүй юу тийм. Тийм утгаараа бол ер нь хүмүүс эргэлзээтэй байгаад ингээл мэрэгжлийн дээр очиход алдах зүйл ерөнхийдөө бол байхгүй. Тэр лүгэл хурдан очих хэрэгтэй байгаа юм. Имчилгээнд орохгүй яваад байгаа хүмүүсийн асуудал бол ингээд тэр одоо гэр бүл дотор тэр нэг хүрээлэл дотор ч ингээд бөөм божигнаа хүмүүсэл хэлэхэр чинь за манайхаа одоо ингээд үрдэн моттой тийм ээ намайг жоохон сонсож байгаа энэ хүн чинь ийм юм асуудал чинь бүдээр ийшээ явъя би жоохон газарчлаад явъя богдвол болж ийшээгээ шүү тийм ээ ийшээ яваад байгаа чинь баян зүрх бол та нар буруу яваад энэ бидний зорилго чинь богдвол үстэй би тэгтээ та нарыг бүгдийг одоо яг нь үүрээд авч чадахгүй гэхдээ та нарт би бол газарчлаад явж болно бүгдээрээ баг болоод ажиллая энэ бол гэр бүл үйлчлүүлэгч мэрэгжлийн гэдэг ийм багийн ажил байгаамаа гэж бол харах боломжтой. Эмчээс асуух сүүлийн нэг асуулт бай. За энэ бол бусад хүмүүсийн ч гэсэн сонирхлыг татж байгаа. Ямар хүмүүс илүү энэ эмгэг рүү бүр ингээ гүн гүнзгий донтож ороод байна вэ гэдэг асуудал байгаа тийм. Энэ бол үндсэн суур тухайн тэр хүний сэтгэл зүйн суур боловсралтай хамаатай байна уу? Эсвэл одоо хамаагүй хүн болгоно л донтох боломжтой юу? Жишээ нь ингээд яг би анх одоо яг архины асуудалтай хүмүүстэй ажиллаж эхлэх үедээ бол ямар бодолтой байсан гэвэл ер нь нэг жоохон тийм ээ болохгүй юм хийдэг тийм ээ нэлээд тийм асуудалтай хүмүүс архив дарсанд ордсон болов гэсэн төсөөлөлттэй байсан бол байдал бол баг эсэргээрээ байсан. Тэгээд архив дарсанд орж байгаа хүн үнэхээр юм бүр нийтж тийм ээ их уран гартай машин дэрэг сайн засдаг энэ чадвартай зөөлөн сэтгэлтэй нийтч гээд тийм хүмүүс айгүйх орж ид би гайхчихсан байхгүй. Яагаад тийм байд юм бол доо миний бодсоос өөр байна гэдэг. Мөрөдөө тоглоом дээр ч гэсэн тийм. Хүнийг бол ингээ хараад энэ бол донтохгүй гэж хэлэх ямар ч боломж байхгүй. Тэр дээд боловсролтой хүмүүс оож ирнэ. Илүү сайхан сэтгэлтэй хүмүүс хүнд нэг өвөө гэж хэлж чаддгүй тийм үү. За яг зүгээр анзаарэгдэж байгаа юм нь бол нэг юм илүү тийм дотгошоогоо маягийн хүмүүс бол жоохон юмаа илүү нуугаад ингээд явцсан байгаа нь арай илүү байгаа мó гэж харагдаад байгаа. Дотоод юм ингээ хатгалаад эмоцоо гаргаж илэрхийлэхгүй. Тэгэхээр нөгөө гадагшааж хэлсэн юм чи бол сэтгэл санааны зовоод байгаа асуудлыг илүү их ингээд эрт мэдэгдэх магадлал нь бол илүү. Энэ бага насны травматай холбоотой асуудал байх мэдээж боломжтой л да. Ер нь бол одоо бүх юм л далд ухамсарлуул орчлоо штэ. Бүх юм баг тийш орчлоо. Тэгэхээр тэнд байгаа асуудлуудын суурь бол жишээ нь энд өртөх эрсдлийг нэмдүүлэх боломжтой. Тэгээ 2000 оны эхний үед яг нэг PC тоглоомонд хүүхдүүд орлоо гэж яригдж байгаа үед хийгдчихсэн судалгаанууд дээр одоо янз бүрийн төвшөнд хийгдчихсэн судалгаа эмчтний ажиглалтаар эцэг эхэнд Солонгос тийм үү Америкт эсвэл өөр орнд руу ажиллах гад амьдрах гад явцсан. Тэгээд үлдсэн хүүхдүүд гэж. Тэгэл аав ээжигээ санана, битгэрэн, ганцаардна, хямарна, тэгэл тэр төгшөлт тэр сэтгэл санаар унж байгаа байдлыг тоглоом тоглох тэр хугацаанд түр мартагдчихж байгаа байхгүй. Тэгэхээр юу гэж ойлгож байна гэвэл би энийг тоглоод байгаа надад хайтайхан мэдрэмж төрөөд байгаа. Хүн мэдээж тийм зовлонтой мэдрэмжийг аваад ахыг ер нь бол хүсдэггүй. Альч насны хүн. Тэгээд тэр таагүй байгаа мэдрэмжийг би түр дарж байгаа нэг аргач нь бол тийм байна гэж харагдаад байгаа. Гэхдээ тэр хүн дээд сургууль төгссөн ч хүн байна, 30 эдтэй ч хүн байна, 50 гараа явж байгаа ч хүн ирж байна, 10 эдтэй хүүхдүүд ч ирж байна гэдэг.
Тэгэхээр би хүртэл одоо би донтолтын чиглэлээр ажилладаг. Би боцоо тавиулаа учрыг олчно гэж батлаа өгөх боломжгүй. Тийм л зүйл байгаа даа юм. Тэгэхээр нас хүйс мэрэгжил юу харгалзахгүй явж байгаа. Яг ойрхон байгаа нэг кейсээс би сэтгүүлээд эмчээс нэг асуулт асуух. Яг эмч түрүүн бол ярьжсэн л да. Одоо жишээлбэл нэг өр тавилаа 10 сая төгрөг те. За тэрүүгээр одоо тэр тухайн хүүхэд тоглолцсон байя. За гэр бүл нь юм уу те бүгдээрээ нийлж агаад одоо тэр өр ширийг нь дараад ингээд за дараа нь дахиад асуудал үүслээ. Нөгөөх нь 15 сая төгрөг боллоо тийм ээ. Дахиад одоо тэр гэр бүл одоо бөөнл юм болно шүү дээ дотроо. Тэгээд дахиад төллөө. За ингээд л явуулаад байдаг. Энэ бол шийдэгдэхгүй гэдэг түрүү юм чи ярьжсэн. Яг нэг тийм ойрхон кейс байгаа юм л да. Одоо тэр бүр юм шүүхтэр очсон. Давтан хэрэг учраас тэр одоо бүр шоронд орох ч юм уу те ийм одоо цаашаа явах юм асуудал үүсчихсэн байгаа. Тэрэн дээр бас гэр бүл ингээл эргэлзээд л яг энэ асуудал дээр эргэлзэж байгаа байхгүй. Одоо явуулах уу эсвэл одоо энийг дахиад ингээд бид нар шийдэх үү гэдэг ийм асуудал байгаа байхгүй. Яг энэ дээр юм ч одоо юу гэж зөвлөх вэ? Тэр эн чинь ингээл нэг ийм сонголт хийхэд хэцүү нөхцөл төр очиж байна. Гэхдээ өмнө нь яг хэдэн удаа тийм ээ яаж явсан юм бэ? Хамгийн гол тэр хүмүүсийг зөвтгөх нэг юм бол та нар мэрэгжлийн хүн дээр очисон уу? Хэрвээ очоогүй бол энд нэг боломж байгаа. Энэ боломжийг ашиглаад үзье. Үнэхээр энэ боломжийг ашиглаад үнэхээр засрахгүй хэцүү байгаад байгаа юм бол асуудал цаашаа арай өөрөөр шийдэгдэнэ. Тэр хүмүүс янз бүрийн арга хэмжээ аваад байгаа гэдэг маань яг оновчтой арга хэмжээ авч чадсан уу гэдэг бол маш том асуултын нэмдэг. Тэгэхээр мэрэгжлийн хүнтэй эхэлж байгаа эмчилгээ бол агуулгын хувьд бол бусад өмнөх оролдлогуудаас шал өөр түвшинд яригддаг. Тийм учраас энэ дээр мэрэгжлийн хүн дээр яваад үзнэ гэдэг бол дараагийн илүү сайн хувилбараа мэдээж одоо дондох эмэгтэй болоод хоригдно гэж байгаа ч юм бол яг эцсийн байдлаар шууд бүх асуудал шийдэж байгаа асуудал биш байгаамаа тийм ээ. Гэхдээ хийсэн үйлдэлээ хариуцлагыг бид нэр хүлээх болно. Энэ утгаараа бол бид нар яг бүгд өрийн ширийн дарахгүй маа гэхэд наан ингээд тулгаад байгаа наад өрнүүдээ зэгслээд энэ хүний маань анхаарлыг эмчилгээд рүүгээ чиглүүлээд өгөөч гэл. За тэгээд эмчтэй баярлалаа. Өнөөдрийн битүүрийн ярилцсан сэдэв бол цахим мөрөтэй тоглоом домтолтоос бид нар бас ер нь ямар гарц шийдэл байна те нэгэнт одоо яг энэ зам руу орсон байгаа бол бид нар эргээгээд ямар гарах боломж байгаа юу байхгүй юу гэдэг талаараа бол та бүхний мэдээлэл өглөө. Тэгээд хамгийн гол нь урьдчилан сэргийлэх асуудал гэдэг эмч маань зөвлөж хэлсэн. Тэгэхээр бид нар урьдчилан сэргийлэх бүрэн боломж байгаа. Энийг бол ялангуяа би бүр илүү залуу үеүүдэд бүр анхааруулж хэлмээр санагдаж байна. Бид нар нэгэнт одоо донтчоод тэрнээс гарах гэж зовох биш, харин эсэргээрээ бид нар урьдчилан сэргийлэх одоо аль тэр арга хэмжээ бид нар бүрэн авах боломжтой те гэр бүлэрээ болон одоо ингээд эргэн тойрон байгаа хүмүүстэйгээ бүгд ингээд хамтран ажиллах их чухал одоо цаг үе ирчихсэн байна. Тэгээд ер нь бол цаашид бол энэ цахим мөрөдөд тоглоом болвол маш их газар авахаар байгаа. Тийм учраас бид нар одоо урьдчилан сэргийлэх арга дээр маш том арга хэмжээ авах хэрэгтэй байна л гэж эмч маань ерөөдөө мэдээлэл хүргэлээ. Тэгээд танд баярлалаа. За урьсан баярлалаа. Бүх төрлийн мөрөдөд тоглоомд бол ялагч гэж байхгүй. За тэр бол танд өгөх гэхээсээ бүх таны бүх байгаа зүйлийг чинь авах гэж зохион бүтээгдсэн зүйл байдаг юм аа.